Бага насны дурсамж хүүхдэд маш тод үлддэг. Бага насны тэр дурсамжинд нь би гэрт хичээлж исэн гэдэг дурсамжийг үлдээх нь хамгийн манай энгийн зорилго. Өв соёлоо дээдлэх, хайрлж хамгаалахыг бид нар яг өөрийнхөө үйл ажиллагаагаараа хэрэгжүүлж байгаа. Монгол гэрийг ингээд орчин үед офисын чиглэлээр тэр дундаа бүр бага насны хүүхдийн сурах орчин болгож ашиглаж болно гэдгийг ингээ үйл ажиллагаагаараа харуулж байгаа. Энэ ширээг бид нар тусгайлан яг хүүхдүүдэд зориулж гаргасан. Одоо нөгөө стандарт хүүхдийн ширээнд аягүй жижигхэн байгаад байдаг. Ном тавихаар ингээ урагшаа унаад байдаг. Тэгэхээр бид нар энийг өргөн болгож өгсөн гэсэн үг. Номоо ингээд дэлгэж тавиад хийх зорилготой байна. 1-ээс 12 дугаар ангийн хүүхдүүд маань өв соёлын хөтөлбөр гэдэг тусгай манах хөтөлбөртэй. Тэгэхээр 1-р ангийн хувьд бол зөвхөн 5 хушуу мал, төл малтай холбоотой зүйлээ л их сайн ойлгоцсон байх хэрэгтэй гэдэг ч юм уу. За 7-р ангид бол Монгол үндэсний хувцас гэдэг хичээлийг үзэхэд бүх эрэгтэй эмэгтэйгөө бүгдээрээ энэ дээлийн товч зангидахыг сурсан байх хэрэгтэй. За 9-р ангийнханд бол хөөмийн техник гэдгийг бид нэр бүгдийг нас ялгахгүйгээр эрэгтэй эмэгтэй ялгахгүйгээр заагаад ороод өнгөрн тэрийг заавал сур гэхгүй ч гэсэн ийм юм байдаг гэдгийг нь хэлдэг. За тэгээд 4-р ангиас 8-р анги хүртэл морин хуурын хичээл заавал хичээлэх гэж явдаг манай сургуулийн хувьд. Тэгээ мэрэгжлийн багш ороод явдаг. Ихэнх хүүхдүүд одоо орчин үед гадагшаа их сургуульд явдаг. Тэгэхээр морин хуураа тоглоо сурчих хэрэгтэй, мэддэг байх хэрэгтэй гэдгээр тэгж явдаг гэсэн үг. Бид нар нөгөө энэ авдар гэдэг үгийг аварч үлдээж байгаа. Our scholars proud of that we are saving the world of авдар. Авдар гэдэг үгийг бид нар хадгалж үлдээж, хамгаалж үлдээж байгаа гэдгээр бахархдаг. Яагаад тэгэхээр авдар гэдэг үгийг одоо нөгөө монголчууд амьдралдаа хэрэглэхээ болцсон. Дандаа шкаф, шүүгээ, докер, бокс гэж ярьдаг болсон. Тэгээ авдар болохоор ер нь ийм нэг сувнирийн зориулттай хэрэглэгдээд байгаа. Бид болохоор энэ хүүхдүүдийнхаа дэвтэр номоо хийдэг шүүгээг ингээд авдар шиг хийгээд тэгээ манай хүүхдүүд авдартай юмаа хийнэ гэж авдар гэдэг үгийг идэвхтэй ашигладаг. Тэгээ with saving this world. Гадаад хэлийг сурахын тулд заавал их хэлний орчин өөрчлөх шаардлагагүй гэж үздэг. Яг монгол хэлээрээ бид нар монгол хүмүүс учраас ярих хэрэгтэй. Их хэлний мэдлэг өндөр түвшинд байжээж хүн гадаад хэлийг улам сайн өндөр түвшинд сурсан гэж үзнэ гэдэг учраас бид нар үндэснийхээ хөтөлбөрийг үздэг. Нэмэлтээр унших хичээл, уран зохиолын хичээлийг монгол хэлний хичээлүүдийг төлхөө өгөхийг хичээдэг. Үүний завсраар нь бол яг академик түвшинд хятад англи хэлийг өндөр түвшин заагаад манай сурагчид маань олон улсын оноотой болоод тэгээд төгсдөг байгаа. Энэ монгол судлаачийн гайхалтай алдартай эрдэмтэд ирж манай сургууль дээр зочлсон их баярлалаа. Кембрижийн судалгааны төвийн эрдэмтдийг бас хүрэлцэн ирсэнд их баяртай байна. Манай сургуулийг бас судалгааны объект болгож бидэнтэй харилцаж хамтарч ажиллаж болно. Өв соёлын хөтөлбөр яг хэрхэн хэрэгжиж байна. Бид нар яг нөгөө ЮНЕСКОд бүртгэлтэйгээр өвлөн уламжлагч болгож бас хүүхдүүдэд сурагчдаа төгсөхийнсэн гэж бас боддог. Тэгээ одоо жишээлбэл нөгөө тэмээнд ачаа хөгнөх гэдэг зан үйл уламжлалт мэдлэг арга ухаан одоо ингээд мартагдчихж байгаа гэдгийг бас бид дуулаад тэгээ энэ талаар 11-р ангийнхныхаа хөтөлбөрт оруулж өгье Монгол гэр барих гэдгийн хажуугаар тэрийг бас заагаад үлдээх юмсан гэд бас тэр хөтөлбөр дээр ажиллаж байгаа.